Энэ удаагийн дугаартай маань TokTok хоол үргэлтэй аппликейшн хамтран ажиллаж байна. За сайн уу манайхан. Өнөөдөр та нартай хөгжилтэй хөөрхөн нууцлаг үйл явдлуудаар баялаг Undercover High School нэртэй киноныхаа сүүлийн хэсгийг ярьж өгөхөр бэлтгэлээ. Хэрвээ эхний хэсгийг үзэж амжаагүй бол заавал үзээрэй. Өмнөх хэсэгт гарсан үйл явдлуудыг хураангуулаа бацгаад тагнуулж Жон Хэйсэн ахлах сургуулийн сурагчийн дүрээр зүсээ хувилган сургуулийн хаа нэгтээ нуусан их хэмжээний алт эрдэнсийг олох даалгавар биелүүлэх болсон тухай гардаг. Одоо сарын киноны үйл явдал маань улам сонирхолтой болно. Ингээд энэ хэд маань тэр их алтаа олж чадах болов яах вэ? Ингээд бүгдээр кинонд орцгоё. Нэрээ та бүхэн мартахаас өмнө манай сувгийг лайк болон subscribe дараарай. Долдугаар анги. За сүүлд нэрэн манай ахлах сургуулийн тагнуул ажиллагаанд 10 жилийн Суа багш маань эргэлт буцалгүй нэгтгэхэр шийдсэн байгаа. Түүнээс хойш Хэйсэн Суа хоёр улам нэгт хамтран ажиллах болсон шүү дээ. Сүүлд л гэхэд оройн хоол хамт идээд харих үеэр нь бороо орж Суагийн ээж нь охиноо Оо Бонжоо гэдэг нэрээр дуудан шүхэр гаргаж өгсөн. Суагийн хачиргалтай нэрээр дуудаг мөчид Хэйсэн гинт бага насны найзынхаа нэртэй адилхан байсан тул маш их гайхаж тэсэлгүй саяны нэрийг нь ямар учиртай болохыг нь асуутал Оо Бонжоо гэдэг нь Суагийн жинхэнэ нэр бөгөөд гол нь мань хүн өөрөө энэ нэрнээсээ жаахан ичдэг байсан болохоор хожим нэрээ өөрчилсөн юм уу да янз. Сүүлдээ Суа шүхрээ Хэйсэнд үлдээгээд банцсандаа буцаад ээжийнхээ хоолны газар руу орчихгоо. Хэйсэн ч одоо бараг л багын найзаа олчлоо гэж бодож байгаа юм. Манер тэр өрөө гэртээ хараад хүүхэд насны дурсамжуудаар дүүрэн хуучин зургийн цомгоо үзнэ. Олон жилийн дараа хувь тавилан түүний багын найзтай дахин уулзсан Хэйсэн их л баяртай байлаа. Дараагийн өдөр нь Хэйсэн сургууль дээр эртлэн очтол нөгөө Суа чинь ажлын өрөөнийхөө шалыг угаангаа ганцаараа бүжиглж байгааг нь хараад өөрийн ирэхгүй нэмсгэлцэн зогсчихж байх шиг. Суа түүнийг анзаарч банцсандаа би хичээнгүй багш болохоор сайн дураараа цэвэрлэгээ хийж байгаамаа. Юунд гайхав гэл аваад хаялаа. Удалгүй багш нарын хурал эхэлж сургуулиас урчлах үйл ажиллагаанд хамгийн үзэсгэлэнтэй охиныг сонгохоор болоход бүгд л дуу нэгтэйгээр захирлын охин Инаг сонгож байгаамаа. Харин эрэгтэй нүүр царайг сонгох болоход Суа Хэйсонийг нэр дэвшүүлж шудраг байх үүднээс санал хураалт явуулахар болдог. Аз болоход энэ удаа Хэйсэн багш нарын олонхын саналыг авч санал хураалтанд ялт байгалуу. За тэгээд ялт байгуулсан хүн чинь найзуудаа дагуулад хоолнд орно инээ тэрийгэд хөөхөн явж байтал гинт юу ч нэг олон ном давхарлцсан яваг хараад дүүшгээ санддаг юм болохоор яалчгүй тусаж дараа нь хамт сууж ярилцваа. За тэгээд сургуулийн амьдралд нь хөдөлгөөс оролцсондоо бас уучлахгүйгээ дамжлаа. Юужанч түүнийг нь уучиж ийм тайлбар хэлв. Энэ уг нь муу хөлт бишээ. Гэхдээ ээжээсээ байн айж авдаг болохоор их хэцүү байдаг юм шиг байна. Түүнийг ойлгож чаддаг цорын ганц хүн би юм аа. Хэмээн тайлбарлана. Орой олж Хэйсэн тагнуулын багийнхантайгаа уулзах үеэр хуучин барилгад байсан бөөн газрын зураг хэрэг мөрдлөгийн материалтай өрөөг захирлын нууц өрөө шарин аавынх нь ажлын өрөө байсан талаар дуулгав. Дараа нь тэд сүнстэй төгөлдөр хуурын домгийн талаар ярилцаж сургуулийн арга хэмжээний үеэр сүүл цагнаас нь гарсан аялгауг захирлын өрөөнд байсан төгөлдөр хуур дээр хоёр хүн хоршин тоглох хэрэгтэй гэсэн шийдвэр төрдөг. За нэг хүн нь бол угаас сургуулийн сурагч учраас Хэйсэн өөрөө явж болох ч нөгөө нь одоо хэн байж болж ийнэ гэд маний толгоогоо ачлаа сууж ижил гинт Суа гэж тэтэн дээр орж ирээд сайн дураараа аяыг тоглоход бэлэн байгаагаа илэрхийлнэ. Бүгд Суагийн өөртөө итгэлтэй байдлыг үнэлж байсан ч Хэйсэн түүнийг одоо болиулахыг оролдож гэмчих үедээ гэж санаа зовоод байгаа болтой шүү. Гэвч Суа ажиллагаанд гар бие оролцсон гэж зүтгэж өгдөг ба Хэйсэн түүнийг дагуулж гараад яагаад ингэж байгааг нь асуухад Суа хариулж байгаа юм. Би тагнуул ажиллагаанд амжилттай оролцвол үндсэн багш болно гэдэгтээ итгэлтэй байна. Би анхны шавьдаа заавал үндсэн багш болно гэж амласан юм. Хэмээн тайлбарлаж одоо энэ боломжийг яасан ч алдахгүй гэдгээ илэрхийлнэ. Хэйсэн ч одоо түүний шийдэмгий байдалд нь бууж өгч аргагүй ихэн зөвшөөрч байгаа маа. Маргааш нь тэд төгөлдөр бүхий захирлын өрөөнд нэвтрэхийн тулд захирал эсвэл туслахын хурууныхээ хэрэгтэй болохыг олж мэднэ. Улмаар Суавагс захирлын туслахыг хайж явсаар номын санд очиж барьж байсан номыг нь би яг энэ номыг одоо хэрэглэх шаардлагатай байна л та надад өгчөгдөх үү гэж хэлээд баг булаагаад авчдаг. Улмаар захирлын туслахын хурууныхээ бүхий номоо Хэйсэнд өгч Хэйсэн хурууны хээг нь үнэн мэргэжлийн болгож авч байгаа маа. Үүнээс гадна Хэйсэн тусгай ажиллагааны үеэр юу ч болж мэднэгээд Суад бие хамгаалах арга техник зааж өгөх болов. Гэвч бэлтгэлийн үеэр Суатай хит ойртоод байсан тул Хэйсэн ичингүрч за ингээд хангалттай гэж хэлээд зайгаа бариад бушуухан шиг тэндээс яваад өгдөг. Дараа өдөр нь болоход манай тагнуулын багийнхны түрээсэж байсан сэндвичний газар эзэн урт хугацаагаар Америк явсан байсан ч хамт явсан хүмүүстэйгээ муудсан шалтгаанаар хугацаанаас өмнө ирсэн тул мань хэдмэнд буцаад үндсэн офис дээр ажиллахаар болдгоо. Хачиргалтай тэдний дунд Суавагш хизээ язааны тагнуулын ажилтан байсан юм шиг тагнуулын төв байранд орчихсон нууц ажиллагааныхын төлөвлөгөөнд оролцоод явж. Удалгүй сургуулийн арга хэмжээ болох өдөр ирж манай эдэж одоо төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Хэйсэн сургуулийн үйлчлэгийн таймер руу нэвтэрч Суаг хүлээгээ зогсож байтал удалгүй Суан гоёмсог хар даашинз өмсчихсэн бүр янзын хөөрхөн болчихсон хүрээд ирнэ. Хэйсэн ч одоо түүнээс нүд салгаж чадахгүй л алмаарч байгаа нь харагдана. Хэсэг хугацааны дараа захирал зочдод зориулсан үг хэлж сурагчдын эцэгтэй уулзах үеэр Хэйсэн Суа хоёр төгөлдөр ууртай өрөөрөө нэвтрэх боломж бүрднэ. Ажиллагаа эхлэхээс өмнө Хэйсэн Суад хянах төхөөрөмж бүхий зүйлс зүүж өгөнгөө. Хоёулаа өнөөдөр ямар ч асуудалгүй ажиллагаа дуусгана. Би чамайг юу ч бас хамгаална гэдэргээд нэг сүртэй хэлээд амжлаа бас. Удалгүй урлагийн үзүүлбэр эхлэх үеэр тагнуулын багийнхан 3 минутын хугацаатай тог дасаж энэ үеэр манай орж боломжийг ашиглан захирлын өрөөрөө нэвтрэхээр яарвчлав. Гэвч өрөөнд орж амжаагүй байтал нөгөө тог нь хугацаанаас өмнө ирчдэг бөгөөд улмаар тагнуулын
тагнуулын багийн хэд маань камерын хяналт хийдэг ажилтны анхаарлыг хэсэг хугацаанд сатааруулах хэрэгтэй болдог. Нөгөө талд манай хоёр үргэлжлүүлэн захирлын өрөөрөө шатаар өгсөөр нэг юм үүдэнд нь ирээд бэлдсэн хиймэл урууга тааруулах гэтэл гацаж бариад бас болж өгдөг ээ чааваас. Бодлоо тэдний араас маш олон хамгаалалтын ажилтнууд ирж хээсэн ч сурсан цангаараа тэдэнтэй үзэж юун Брюсли цаашаа тулдах ба сууч бас сурсан цангаараа түүн тусаж эцэст нь бүгдийг нь хяаруулж чадлаа. Ингээд нөгөө өрөөндөө нэвтэрч төгөл дурууг нь олоод тоглож эхэлтэл юу ч өөрчлөгдсөнгүй. Ядаж явахад төгөл дуруугийнх нь нэг довч нэвтэр хийж байх шиг. Арга орсон хээсэн захирлын компьютерыг нээж үзтэл харин өөрийнх нь тухай тагнуулж магнуулж гээд бүх мэдээлэл дээрэс нь өнөө шин болж буй сургуулийн арга хэмжээний үеэр ямар ажиллагаа явуулах мэдээлэл хүртэл нь хадгалагдсан байгааг олж идрүүлээд гүн шоконд ордог. Ингэж бодохоор захирал хүүхэн анханасаа энэ ажиллагааны талаар бүх зүйлийг аль хэдийн мэдэж байсан болж таарч байгаа юм. Үүнээс үүдэн хээсэн энэхүү тагнуулын ажиллагаатай холбоотой хүмүүс түнд ямар нэгэн урагч байгаа хэмээн сэжиглж эхэлдэг. 8 дугаар анги. Хээсэн харсан зүйлдээ итгэж чадсан байтал багийнхан түүнийг хурдан тэндээс гарахыг анхааруулав. Сургуулийн үйлчлэг дуусах үеэр сурагчдын зөвлөлийн нэг бацаан үйлчлэгээний ажилтнтай аягүй онцгүй харьцаж, суугчдод тэслэгүүд тэдний дундуур орж сурагчийг уушлахыг шаарддаг. Нөгөө даварцсан сурагч нь багшигаа дооцын дааны амтан байж хэрэг мэдэрэ энтергээд айхтар доромж гарлаа. Бусад багш нар сууад буулт хийхийг шаардаж байж нэг юм байдал намждаг бөгөөд үүнтэй зэрэгцэн сурагчид дээрлэхүүсэн ажилтан суугчд хандан хэлж байгаа. Саяны сурагч гээсэн болтой гэд нэг хар карт татгуулав. Нөгөө талд хээсэн багийнхандаа төгөл дуруурын эвдэрсэн товчлуурын талаар дуулгадагч тагнуулын ажиллагаатай холбоотой файл олж харсан тухайгаа бол тас нуучдаг. Ер нь бол манер урагчийг өөрөө болохоор шийдсэн нэлт байлаа. Харин сууа төгөлдөр өөрийн учрыг болохоор биедан судалж байхдаа эвдэрсэн товчлуурын ноотон дээрх дууны үгийг түүж эвлүүлээд эрх барьсан хүн улаан нар руу харахад алтан шар нар цацран чигнүүнийг ямар тач нэг тийм алт малттай холбоотой хэл зүг гаргаад ирв. Улмаарсаа өөрийнхөө амжилтанд тогтсон баярлаж шуутхан хээсэн дуулгахдал даанч нөгөөх нь тагнуулд урагч байгаа шалтгаанаар эмороод уцаа аваач байсан байлаа. Эцэст нь сууа хээсэн нэг супермаркетаас олж алттай холбоотой үг өгүүлбэр холбож чадсанаа тайлбарладаг ч өнөөхөн сэтгэл санаа шалаар нэг босон учраас түнд нэх ач холбогдол өгсөнгүү. Тиймээс сууа хээсэн сэтгэлийг сэргээхээр ээжийнхээ хоолны газарт аваачиж шил юм уухыг санал болгоно. Улмаар хээсэн сууад үннээж нууц ажиллагаанд урагч байгаа гэдгийг мэдсэн талаараа дуулгав. Хариуд нь сууа түүнийг тайвшруулж бүх хүн чамаас урвсан ч би бол яасан ч чиний талд баттай зогсно эдэргээд бас хурган сэтгэлийг нь хөдөлгөчих юм аа хөө. Хээсэн түүнийг гэрт нь үргэж өгөөд салхаасаа өмнө би чамайг хүүхэд байгаас ч мэднэ. Бид багада хамт сурдаг байсан. Чи яагаад бунжаа гэдэг хөөрхөн нэр өөрчилсөн юм бэ гэд аваад хаялаа. Сууж түүний хэлхийг сонсоод гайхширч энэ бүх хугацаанд яагаад хээсэн түүнд багийнхан амт нээзийг санагдуулж байсныг ухаардаг. Хээсний хувьд тагнуулч хүн учраас эцэгийнхээс хайрлсан нэрээ мөн өөрчилсөн учраас тэд өдийг хүртэл бие биенээ таних гэж бас нэлээд юм болсон байлаа. Ингээд хүүхэд насны найзууд дахин уулзсанд айл айл нь үнэхээр баярлжээ. Маргааш нь сууа нөгөө сурагчдын зөвлөлийн бацааны гээсэн картыг компьютерт уншуултал нэг нь нууц линк рүү чиглүүлдэг ба ороод үзтэл харин дараагийн шалгалт болоочгүй хад сурагчдын дүн аль хэдийн ирээдүйн цаг дээр гарсан байхan тэр. Улмаар суугийн компьютероос нууц сервер тандсан мэдээл захирлын сонорт хүрч захирлын түүнийг хэрэг мэдэж аятайхан шиг чимээгүй ажиллаа хиймээ гэж сүрдүүлж эхэллээ. Гэсэн чинь булгартай эргэн сэжүүрээс атгсан сууад шууд хээсүнийг дуудаж энэ бүх учрыг олоход тусаад өгөөч хэмээн гуйдаг. Гэтэл хээсүн ажил үрэгтэй хамааралгүй хэрэгт оролцохгүйгээ татгалцчихв. Гэвч тэрээр эргэн тойрны ажиглаад нэг хартал юужин шиг жирийн айлын хүүхдүүд ямар хичээнгүлэн сурсдаг болохыг ойлгож мөн баян айлын хүүхдүүд шудраг усаар дэвгүр байр эзэлдэг явдлыг жигшин улмаар бодлого өршлөд хүрнэ. Харин энэ хооронд захирал хүүхэн нөгөө хар картаа алдсан сурагч болон түүний аавтай нууц материал алдагдуулсан хэрэгээр уулзаа сууж байдаг ба сурагч одоо энэ талаар сууа багшаас гадна захирлын охин Инаг мэдэж байгаа гэдгийг дуулгаж Инаг ээжийнхээ нөлөөгөөр одоогийн байр суурьнд ирсэн байж хитрхи их цаандаа эдэргээд ээжийнх нь урдаас хараад муулж гарлаа шүү. Гэтэл хэдхэн ормын дараа захирал ажуумаа чинь нөгөө сурагчийг эрэгтэй нөлөөрөнд түгжиж байгаад аимшигтайгаар зодж нүдж байгаа нь харагдана. Энэ их ч угаасаа л киноны хамгийн хэрцгий дүрлэлтэй. Шөнө болоход хээсэн сууа багшийг оройн цагаар сургууль дээрээ судалгаа хийгээ сууж байхад нь ирээд туслахаар болно. Тэд шүнжин хамтдаа ажиллаж захирал багшийг боловсролын хот байгуулах төслийн нэрээр хэрхэн хууль, шүүх, урлаг соёл гээд бүх нэр нөлөө бүхий хүмүүстэй хүүхдүүдийнх нь боловсрлоор дамжуулан холбоо тогтоож, төстэй хэрэгжүүлэх дэмжлэгийн тогтцоо бүрдүүлж байгааг нь тогтоодог. Маргааш нь хээсэн тагнуулан дараахдаа энэ тухай мэдэгдэж, өөрийн багийнхнаасаа энэ тал дээр тусламж үзүүлэхийг хүсдэгч ахлахын дүнд үндсэн даалгавартай анхаараа. Бид алтыг аль бол хурдан болох хэрэгтэй. Үгүй бол багаараа ажиллах болно гэж хэлээд эрс татгалзаж орхилоо. Хээсэн үүнийг сонсоод бухимдсан ч бууж өгөхийг хүссэнгүй. Ингээд шалгалтын дүнг бүснүүлдэг асуудлыг бидан шийдвэрлэхээр шийднэ. Гэвч төд удалгүй хээсэн энэ 7 хоногийг дуусгаад нууц ажиллагаагаа зогсоо гэсэн тушаал ирдэг. Яг үүндээ тагнуулын газрын удирдлагад Бямон сургуулийн захирлын болохыг дөнгөж мэдгэсний дараа ийм шийдвэр гарч байгаа нь маш сэжигтэй байгаа юм л та. Улмаар хээсэн арга сэдэж сургуулийн захиралд өөрийгөө алтыг олох бүрэн потенциалтай хүн гэдгийг ойлгуулахаар сургуулийн цайны газар захиралтай хамт тоолох шалтгаан гарган хэнийч мэдэхгүй сургуулийн 4 дахь том домгийн талаар ам нээгээд захирч одоо түүнийг сургуулиас зайлуулах хэсэгтээ эргэлзэж эхэлнэ. Тэр өрөө захирал нь гэртээ ирэхэд Эна охин нь түүнийг хүлээгээ сууж байлаа. Эна ээжээсээ яагаад дүнгуудыг нь хуурамчаар үлдэж байгааг нь асуухад ээж нь чи миний охин. Тиймээс үргэлж нэгдүгээрт байх ёстой. Яасан бусд үнчээр сурдаг хүүхдүүд
хүүхдүүдийг өрөвдөө юу? Чи ер нь тэр Южиноос харилцаагаа тасал доогуур зэндааны юмнуудтай битгий утгалдаатай гэж хэлэхэд Ина охин уурлаж Южин бол миний хамгийн сайн найз. Би найзгаа хизээж орхихгүй гэж хэлээд гараа явчихв. Анх Ина Южин хоёр яаж яваад найзууд болсон бэ гэхээр Южин дөнгөж шилжин ирээд байхад нь ямар ч нэмэлт сонгон давтлага авдгүй өрнө сургуулийн шалгалтанд шууд 2 дугаар байр эзэж Инаг гайхшруулж улмаар тэр Южинтэй ойр дотн байхдаа маш их ажиргалтай байх болжээ. За ээжтэйгээ муудсны дараа Ина Южины гэрт хүрээд очиход Южин түүнийг хараад гайхсан ч Инаг гэртээ орж Южины ээж охиныхоо дотны найзыг анхудаа хараад их баярлнаа. Улмаар Ина тэднийд оройн хоол идэж сэтгэл нь хөдлөн хизээч мэдэрч байгаагүй гэр бүлийн халуун талаан уур амьсгал түүнд маш онцгой санагдаж байлаа. Энэ зуур сургууль дээр Суавагс цагирлын эсрэг нотлого баримт болохоор хүүхдүүдийн шалгалтын бодит гүйцэтгэл болон авсан дүнг нь хооронд нь харьцуулж улмаар олон алдаатай үнэлгээг илрүүлдэг. Тэгэд энэ талаар Хээсэн дуулахаар гэртэн дахиад очтол Хээсний гэрийн хаалга онгорхоо дээрэс нь гэрийн хамаг ид тогшил нэмж самраагүй болсон байв. Хэсэг хугацааны дараа Хээсэн гэртээ ирээд Суаг ухаангүй өвтөж байгааг олж харна. 9 дугаар анги. Яг үүндээ Суаг тэдний төрүүлж очиход баг өмсөн нэгэн үл таних итгээд нууцаар нэвтэрсэн байсан ажээ. Суу айсандаа цагдаа дуудах гэтэл өнөөх багтаа итгээд нь түүнээс уцыг нь булааж авахар оролдохдоо хотог гаргаж ирээд Сууд мис үргэн зугцсан байна. Ингээд ухаангүй өвдөх Суаг олж харсан Хээсэн айд сандрахын зэрэгцэж түүнийг яарвчлан эмнэлэгт хүргэдэг. Хээсэн маш ихээр гэмшиж түүнийг алдахгүй хэмээн айж байсан ч аз болоход Суагийн гэмтэл нь ноцтой биш болох нь тогтоогдож биеийн байдал нь тогтворч өв. Удлуу тагнуулын багийнхан жимлэгтэрж Суагийн биеийн байдал санаа зовж байла. Ахлах нь ямар нэг зүйл буруу байгааг анзаарч Хээсэнтэй ярилцахыг оролдсон ч Хээсэн ахлахаа өдөс уурж байгаа нь харагдана. Ер нь бол мань хүн ахлахыгаа урагч өгж магадгүйгээд сэжиглээд эхэлжээ. Маргааш өглөө болоход ашгүй Суаг ухаан орж хажууд нь Хээсэн түүнийг сахиа сууж байгааг хараад баярлана. Хэсэг хугацааны дараа тагнуулын багийн гишүүн Хээсэн рүү залгаж Суагшид халдсан хүний хурууны хээг тогтоосон гэдгийг мэдэгдэв. Гэтэл тэр хүн Бимон ахлах сургуулийн математикийн багш байж таардаг. Үүнийг сонсоод Хээсэн цоширдож тэр багшийг загварлын захиалгаар гэрт нь халтсан хэмээн таамаглаж мөн гэртээ очиж шалгахтал аавынх нь өдрийн тэмдэглэл алга болсон байхыг олж мэдлээ. Тэр математикийн багш угаасаа сурагчдын дүнг бодлоосон хэрэгт боддоор гар бие оролцсон учраас тэр хэрэгээс нэрээ цэвэрлүүлэх зорилгоор загвар хүүхэнтэй орооцолсон аж. Загвар хүүхэн түүнийг олж авчирсан тэмдэглэлийн дэвтрийг уншихдаа алтны байршлыг хайж байгаа нь илтөө. Гэвч дэвтэр дээрээс 4 дахь томгийг хинч мэдгүй гэсэн зурс олдов. Яг энэ үеэр Ина ээж дээрээ ирэн энэ удаа шалгалтын дүнг дахиж бити хоромчоор үлдээрээ би өөрөө хичээж байгаа заавал нэгдүгээр хэрэнд орно гэж гуйгаад гарав. Гэвч ээж нь охиныхоо үгийг үл хайрхаран туслахтаа төлөвлөгөөгөө үргэлжлэхийг тушаана. Удалгүй захирлын туслах тэмдэглэлийг улгаасан математик багштай уулзаж машиндаа суулгаад та нэг тийшээ явж байх ба тагнуулынхан ч мөн тэднийг дагж байлаа. Захирлын туслах хуучин машин устгалын цэг дээр ирмэгцээ математик багшийг ухаан алдуулж түүнийг машин бяцлагч төхөөрөмжөөр устгахыг хүмүүстэй даалгадаг. Харин захирал нь ямар ч нотлого баримт үлдээхгүй байхаар шийджээ. Улмаар тэднийг мөрдөж байсан тагнуулын багийн 20 удаа тэсэлгүй математик багшийг аврахаар зоригшлуудлаа. Харамсалтай нь хэдхэн ормын дараа гэхэд тагнуулын хоёр мань өөрсдөө математик багштай хамт хуучин машин дотор бэхлэгдээд үхлээ хүлээгээ сууж байхын тэр. Ингээд л алуултын байжгээд гүн айц давтан орж чарлаа сууж байтал гинтл багийн аврал Хээсэнд дахиад л зөв цагтаа тэднийг олоод ирлээ. Уламжлалт ёсоор манер ганцаараа бүх хүмүүсийг бодоо олгож хаяад эцэст нь лагспитэ захирлын туслахтаа уучраад харнаа. Ширүүн дулаан өрсний эцэст мань хүн эцсийн хүчээ шавхан байж захирлын туслахыг буулгаж ав. Ингээд машин бяцлагчийн удирдлагыг олж аван амь насны эрсдэл ороод буй нөхдүүдийг аварч дөнгөдөг. Дараа нь Суаг гэмтээсэн багшийг эмнэлэгтээ авчиж Суатаа нүүрлүүлдэг бөгөөд Суа түүний хийсэн хэрэгээ үнэн мөрөөр нь ичлэхийг шаардав. Маргааш нь Хээсэн сургуулийн захиралтай нүүр тулж түүний үйлцэн бүх бузар улхааг нь илрүүлснэ. Мөн яг одоо математик багш цагдаа дээр очиж мэдүүлэг өгч байгаа талаар дуулгана. Удалгүй цагдаа нар ирж захирлыг баривчилдаг. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр улсын хамгийн нэр хүндтэй ахлах сургууль шалгалтын дүнг хоромчоор үлдэж байсан тухай мэдээлэл ил болов. Хээсэн энэ бүхнийг шударгасны төлөө эр зөрөгтэйгээр тэмцсэн Суа багшийн ашгавь амийн үзэж түүнд баяр хүргэнэ. Нэр нь нууц ажиллагааны хамаг мэдээллийг сургуулийн захирал илгээсэн урагч нь яг үүндээ тагнуулын газар дарга байсан юм билээ. Тиймээс Хээсэн багийнхаа ахлагчтай бичлэн уулзаж өөрийг нь урагч гэж сэжигсэндээ уучлах хамтдаа арх ууж байгаа нь харагдана. Хээсэн ахлагтаа алтыг олох даалгавраа биелүүлнэ. Мөн 22 жилийн өмнө аавда юу тохиолдсон талаар заавал илрүүлнэ хэмээн амласнаар тэд урдийн адил алуун дотны харилцаагаа сэргээлээ. Маргааш нь Хээсэн сургууль дээр ирчихсэн бондгор анд дүмминээсээ 4 дахь томгийн талаар шалгаж байдаг ба өнөөхөн ч түн 4 дахь томгийн талаар сайн мэдэхгүй ч тэр томгийн талаар олж мэдсэн хүн алга болох үзэгдэл тохиолддог гэсэн утгатай мэлв. Энэ зур зарим сурагчдад захирлыг хүний амьд хүрсэн байж болзошгүй. Мөн Инаг ээжийнх нь нөлөөгөөр дандаа л нэгдүгээр хэрэнд ордог байсан гэж шивэр эвэр хийгээд ихсэн байх ба тэрийг нь ч Ина охин өөрийн чихээрээ сонсч байгаа нь харагдана. Ганцаардаж сэтгэлээр унан шаналж байгаа түүнийг Суа огшнооч хараад тайвшруулж дараагийн удаа өөрийн хүчээр тэргүүн бэр эзэж чадна гэдгээ батлах боломжтой хэмээн сэп хитл урам зоригогд. Мөн энэ үеэр тэдний сургууль төндлөнгийн хяналт шаналлалд орохоор болж Суа багшийг цагийн ажилтан учраас бүх цэвэрлэгийг хариуцсан хийх үүрэг оноосон байв. Гэвч түүний ангийн сурагчид багшигаа өрөвдөн сурагчд бол сургуулийн эзэд тиймээс бид өөрсдөө цэвэрлэгэнд гар бие оролцох ёстой гэсэн уриалга гаргаад бөөндөө нэх хөрхэн эв нэгдэлтэйгээр их цэвэрлэгээ хийж гэлдэг. Гэвч энэ сайхан уур амьсгал удаан үргэлжилсэнгүй хөрхий. Сургууль дээр хөндлөнгийн хяналт хийхээр мэргэжлийн байгууллагаас хүмүүс ирдэг өдөр гинт чөтгөр амьлуу гэлтэй эдний хуучин захирал нь иргэн ирж бүх
түүнийг цочирдуулах нь тэрээр хамгийн түрүүнд сууа огчдор очиод ёжтой инээмсэглэн цаашид болгоомжтой ажлыг сануулж дараа нь Хейсэн тандан сургуулийн амьдрал чинь энд хүрээд дуусгар болж байна хэмээн хэлээд түүний ингэрийн хэдвийг хуулж аван сургуулиас хөөж байгаагаа мэдэгдэв. Ийхүү Хейсэн маань сургуулиасаа гарчаад яайдаа гэж байтал найзууд нь хүч ирээд манай үнийг битгий утраа сайхан хоол идэж сэтгэлээ зас гэж тэглээ шүү. Тэгсэн тэр үед Хейсэн мөнгөгүй болохоор манд чинь сохор зоос шалга гэдэгт найзууд нь зүгээрээ ток чамаг өрөөд хоолндаа гэлээ шүү. Гэхдээ яаж юм болов? Ток аппликейшны зүгээс энэ 4-р сарыг дуустал найзаа ураад 10,000 төгрөгийн купон авах супер урамшуул төлбөрийг зарласан байна шүү. Хамгийн гоё нь хэрэг урьсан найз чинь хоол захиалах юм бол танд дахин 10,000 төгрөгийн купон бэлгэлэх бөгөөд 9 аргаар 20k-гийн купонтой болох боломжтой ажээ. Дээрээс нь та өөрийн хэдэн ч найзаа урих боломжтой бөгөөд 100 төгрөгтэй явснаас 100 найзтай яв гэдэг баха тийм ээ. Хэрвээ энэхүү урамшуулд оролцохыг хүсвэл одоо харагдаж байгаа энэхүү QR кодыг уншуулан аппликейшнаа татчих аваад 4-р сарыг дуусгахаас өмнө найзгаа урин 10,000 купоноо бэлгэн даваарай. 10-р анги. Ингээд ахлах сургуулийн амьдралдаа цэг тавьсан Хейсэн маань хамгийн маа баглаад сургуулиас явахаар боллоо. Ангийн андууд нь түүнийг авч үлдэхийг хүссэн ч Хейсэн хэлж байгаа. Би та нарын ирээдүйг эрсдэлд оруулах хүсэхгүй байна. Та нартай байхад хөвгөлтэй байсан шүү гэж хэлээд явдаг. Дараа нь Хейсэн тагнуулын баг дээр очиод болсон явдлыг ярьж өгтөл ахлах нь энэ бүхэнд тагнуулын газрын дарга нөлөөсөн байж магадгүй мэн сэжиглэж байлаа. Ер нь бол тэр тагнуулын газрын дарга нь урагч гэдэг нь тодорхой болсон шүү дээ. Улмаар тэд цаашид энэ даалгавраа даргадаа мэдээлэлгүйгээр үргэлжлүүлэх шийдэл төрдөг. Гэвч яг тэр үеэр тагнуулын албаны дотоод шалгалтын баг гээд нэг сүртэй хүмүүс тэдний багийн өрөөрөө дайрч орж ирсэнэ. Ахлах тагнуучийн ширээнээс хэмжээний мөнгө олж байгаа дүр үзүүлэн ахлахыг авилгал авсан хэмээн шалтгаан гарган баримтлахаар боллоо. Хейсэн уурлаж эсэргүүцлээ илэрхийлэхийг завддаг ч ахлах нь түүнийг зогсоод. Удалгүй сургуулийн захирал хүүхэн Хейсэн рүү залгаж бүтлгүтэлд нь баяр хүргэж цаашид түүний хэрэгт оролцвол багаар нь шорон татаанд соо огшиг сургуулиас хөө нэтргээд залхиж чиглэлээ. Ингээд яах учраа болохоо байсан Хейсэн маань ганцаараа гуниглаад арх зардаг майхан дотор сууж байтал уламжлал ёсоор соо огш түүнийг олоод ирж байгаамаа. Тэрээр гунгийн далаа болсон Хейснийг зовлон сонсож бас ч гэж хөөрхөн зоригжуулаад ямар ч нөхцөлд хамт байна эдэргээд амлахын тэрэ. Улмаар түүний хэлсэн энэ хитгэн үгс Хейсны доторх эрчтэй хүчтэй зоримг шийдэмгий дайчин зан чанарыг нь дахин бадрааж чаддаг. Энэ үеэр тагнуулын багийг нь тараах тушаал дээрээс гарсан тухай ахлахын түн дуудагдагч манер нууц ажиллагааг гэртээ үргэлжлүүлнэ дэргээд бүр юунд ч бууж өгөхөргөө болсон байлаа. Энэ үеэр сургуулийн захирал хүүхэн тагнуулын албаны даргыг дуудаж уулзаад сүрдүүлж өөрийнх нь үгнээс гажихгүй байхыг хатуу сануулж байгаа нь харагдана. Маргааш сургууль дээр шинэ үлгээний систем нэвтэрч сурагчдыг дүнгээр нь ангиж англиасаа хамаарат ямар хоол идэх нь хүртэл ялгаа тоолж гисэн байв. Юужин сургууль дээрх босром үйл явдлын талаар Хейсэн ахтаа мэдэгдэх бөгөөд Хейсэн ч ер нь цаг баг үлдэж байгааг ухаарч хэд оройтхоос өмнө алтыг олох шаардлагатай тулгарна. Энэ үеэр Ина Южиныг Хейсэнтэй нууц уцаар ярьж байгааг нь олж сонсоод болж үйл явдлын талаар сэжиг авч эхэлдэг. Нөгөө талд Хейсэн багийнхнаа гэртээ цуглуулж бүх нотлого баримтыг нь эхнээс нь дахин шалгахдаа 4 дахь томгийг угаасаа байдаггүй. Хүмүүсийг төөрөлдүүлэх зорилготой цуу яриа гэдгийг нь ухаарч улмаар 3 дахь томгийн сэжүүр болох эрх барьсан хүн улаанаар руу харахад алтан шар гэрэл цацрна гэдэг өгүүлбэрт төвлөрч эхэлдэг. Энэ өгүүлбэрийн эрх барьсан хүн гэдэг нь сургуулийн үүсгэн байгуулагч Со Бимүн өөрөө харин улаанаар руу харах гэдэг нь японочдод хуйлдаж байсан нь уйлдаж байна гэж үзээд алтыг хуучин захирлын хөшөөний доор ойж магадгүй мэн таамаг дэвшүүлдэг. Үүнийг батлахын тулд Хейсэн хоол үргэлтэй ажлын дүрсгэж сургуульд нууцаар нэвтэрнэ. Харин Суа түүнийг нэг хараад л Хейсэн байна гэж таниад аюултай зүйл хийж байгааг нь ойлгон түүнтэй нэгтгэр шийддэг. Тэд амтдаа хөшөө хөдөлгөж үзэхэд үнэхээр л хөдөлж байлаа. Ингээд тэд баярлаж нууц эрдэнсийг баг олсон байж магадгүй мэн зогсож байтал яг тэр үеэр нь эрхлэгч багш гаднаас орж ирэх нь таарч Хейсэнийг хамгаалтын малгайгаа тайлахыг шаардав. Хейсэн юу гэхээ мэдэхгүй сандарч байсан ч Суа гинтл эрхлэгчийн нүдийг гараа алхлаад баг махуу шүлүү тоолж байгаа юм шиг болонгуудаа Хейсэн цогт боломж олгоно. Маргааш нь сургуулийн захирал Суа багшийн гаргасан энэ хачин жигтэй үйлдэл талаар эрхлэгчээс олж сонсоод уурлаж сүрсэн базаа ихэр шийддэг. Тэрээр Суа Хейсэн нарын хамт арх уужуу зургийг сургуулийн сүлжээнд тараан тэднийг ёс бус үйлдэл гаргасан мэтээр ойлгогдох байдалд оруулна. Ер нь Суаг бага насны хүүхэдтэй болдож байна гэж буруутган багшлахыг нь хязгаарлах гэж байсан ч Хейсэн яг цагтаа орж ирээд ангийнхныгаа өмнө дараах тайлбарыг хэлдэг. Өөрийгөө тагнууч гэдгийг хэлэх гэж байгаа юм байхдаа гэж бодтол Хейсэн тэр зургийг үнэн гэж хэлээд хуурамч өмнөх үзүүлэн өөрийгөө насанд хүрсэн хүн хэмээн танилцуулна. Улмаар өөрийгөө ядуу амьдралтай боловсрол эзэмшихийг маш ихээр хүсдэг байсан ба мөн Суа өгшөд хайртай нийтрийг сэтгэл хөдлөм түүх зохиож ярив. Сурагчид түүний ярианд үнэмшин бүр тэдний хайр сэтгэлийг дэмжиж угаа илэрхийлж сургууль даяараа бөөн шууган дэгдэхин тэр. Гэвч яг тэр мөчид захирал гарч ирээд Хейснийг сургуулиас явахд хүргэнэ. Мөн захирал төлөвлөгөөгөө нурсанд нь уурсаж хэн түүний төлөвлөгөөг задруулсан байж болох талаар бодоод үзтэл түүний өрөөнд дураараа орж гарч эд зүйст нь хүрдэг хүн зөвхөн Ина охин нь байж таардаг. Ина Суа өгшөөгөө хүндэлдэг учраас ээжээсээ уран байж багшигаа хил амд өртгөөс сэргийлэн болох гэж буй үйл явдлын талаар Хейсэнд мэдэгдэж улмаар сургууль руу нэвтрэхэд хүртэл болсон байна. Тэр өрөө Хейсэн багтаагаа уулзаж энэ шөндөө багтаан захирлаас өрсөж алтан гулмаануудыг олохоор төлөвлөв. Тэд алтыг Со Бимүний өшөөнд дор байгааг гэдэгт бүрэн итгэлтэй байлаа. Нэг мэдсэн эдний ажиллагаанд хоолны газар ажилладаг Суагийн ээж нүрт сайн дураараа оролцохоор болж эртний танил мапийн хүмүүсээ цуглуулад тэднийг нэмэлт хүчээр ханган тусламж үзүүлнэ. Тэднийг сургууль дээр ирсний дараа захирал өхөнч мөн араас нь ирээд бөөн хил ам хийдэгч тэд түүнийг дотгоч охрыг нь хориглож улмаар Хейсэн ганцаараа хөшөөрөө явдаг. Хейсэн хөшөөг амжилттай хөдөлгөж газар доорх нууц зөрөө рүү нэвтэрнэ. Гэвч тэрээр алт эрдэнэс
бус харин суугаараа нас орсон хүний арыг хэсэг олж хараад зүрх нь нэмтэрдэг. Учир нь тэр арыг яс аавынх нь хамгийн сүүлд өмсөж явж байсан хувцсан дунд байх бөгөөд бугуун хэсэгт нь аавынхын цаг зүгээстэй харагдана. 22 жил аавыгаа хайсны эцэст амьдараа тарчилж өгсөн түүний зөвхөн яснуудыг л олж авна гэдэг үнэхээр харамсалтай. Хээсэн сөхрөн уйлж уйгаа шууд автна. Өнөөдрийн дугаарт 1 минутын кино аппликейшн хамтран ажиллаж байна. 1 минутын хугацаа чамд юу авчрах вэ? Энэ хугацаанд нэг киноны мэдрэмж авчирч чаднаа. 1 минут кино аппликейшн бол завгүй амьдрал зориулсан богино киноны шинэ үе юм. Ердөө 1 минутанд үйл явдалд нь автаж уйдах завгүй өнгөрнө. Хүссэн үедээ хүссэн төрлөө сонгоод ганц минутанд асар сонирхолтой шинэ түүхийг яриулаарай. Яг одоо Play Store болон App Store-оос 1 минут кино гэж хайгаад аппликейшнаа татаад үзээрэй. Яг одоо эхлүүл танд 1 минут хангалттай. 11 дугаар анги. Төлөвлөгөө захирал хүмүүсээ цуглуулад сургууль дээр ирдэг ба хоолны газрын эгчийн олж ирсэн хүмүүс тэднийг саатуулахад нь оролцдогч илт хүчээр дутуутвал бууж өгөхөөс аргагүйсэнгүй. Гэтэл захирал ажуумаа хөшөөний дор байрлах нууц өрөөрөө бууж жоод алт байхыг мэдэнгүүтээ галзуурахын агуур юм болов. Түүний энэ насны нөмрөөдөл нь нуран унаж ихэр татан уйлаад бачуурсандаа болоод үхэх нэ. Маргааш нь хийсэн аавынхаа оршуулгыг үлдэв. Өнөөдөр хүртэл аавыгаа амт хэмээн өчүүхэн найдвар тээсээр ирсэн ч одоо бол бүх зүйл нь бүрмөсөн үгүй болсон байлаа. Суа түүний хажуухан чимээгүйхэн сууж хань болохыг хичээх бол багийнх нь хээсэнтэй амь нэгтэй тул адилхан сэтгэлээр унсан байдалтай сууцгаана. Оршуулгын ёслолт нь хүн үзэгдэхгүй илбэл байж байтал гинт Бямон ахлах сургуулийн ангийн хандууд нь бөөндөө хээсний аавд хүндэтгэл үзүүлэн тэргээд хүрээд ирлээ. Хээсэн ч одоо тэднийг хараад аавыгаа эцсийн замд нь ганцаардуулах үүдэж байгаадаа баярлана. Мөн энэ үеэр хээсний ахлах аавынхын цогцыг хувийн шинжилгээний газарт өгч аавын тухайн үед нас барахтаа гадны нөлөөтэй буюу дээд албан тушаалтныхаа бууны сүүмд өртсөн байсныг илрүүлв. Ингээд тэд одоогийн тагнуулын газрын даргаыг сэжиглэхээс өөр аргагүй төрнө. Гэвч аавтайгаа дөнгөж салхиус хийж дуусгахтай зэрэгцэн түүн тагнуулын даргаас өөрийг нь ажиллаж саасан тухай зурс ирдэг. Улмаар хээсэн гэрээсээ гар буугаа цэнгэлж аваад өшөө авах гэж байгаа болтой юуна. Суа түүнийг хараад ямар нэг ностой зүйл болох гэж байгааг мэдэрч багийнханд нь энэ тухайд болгов. Үүнийг сонсон багийн хандууд нь хэрэг бичсэнийг ухаарч түүний араас яарвчлан хөдлөнө. Энэ үеэр хээсэн тагнуулын даргын байгаа газрыг олж очоод шууд буугаа чиглүүлж 22 жилийн өмнө яагаад аавыг нь хөнөөсөн үнэн өчгийг шаардав. Тагнуулын дарга яг үнэн хэлэх гэж байтал хамгаалагчд орж ирэн хээснийг баривчлаа. Гэвч тэр үеэр багийн хандууд нь хээсний араас ирж үлдсэн хамгаалагчтай нь үдэлсэж эхэлдэг. Улмаар суугш хээснийг аваад явсан хүмүүс рүү галын хорцсон хээснийг аварна. Гэхдээ тэгэд гарахынхаа өмнө бас хамгаалагч нарт баригдаж яахаа мэдгүй зогсож байтал ачтай буянтай багийнхан дахин гарч ирж тэднийг цугтаалахаа олдонгчж байгаамаа. Энэ үеэр алтан гудалбайнуудад хамаг сэтгэл сүнс нь хорогдсон захирал эмэгтэй туслахыгаа дарамталж ямар ч аргаар хамаагүй олж ирэхийг даалгаж байгаа нь харагдана. Орой болгоод хээсэн багийн хандуудаа гэртээ цуглуулж байгаад өдөр ямар санаа агуулж тагнуулын дарга руу дайрсан талаараа тайлбарыг зогсожээ. Тэр үнэндээ тагнуулын даргаыг алах сэтлгүй байсан бөгөөд харин утсанд нь мөр төтгөрөмж сулгасан аж. Мөн хээсний дүнгийн жугаар сургуулийн одоогийн захирал тагнуулын даргатай үгсэн хуйлдаж түүнийг ахлах сургуулийн ажиллагаанд татан оролцуулсан тул аавынх нь өхөл илүү далд шалтгаантай байх хэмээн таамаглаад байв. Маргааш өглөө Бямон ахлах сургуулийн захирлын тушаал гарч сургуулийн төлбөр 50% нэмэгдсэн мэдээд зарим сурагч болон багш нарт хүндхэн тусч эхэлдэг бөгөөд соо багш захирал эмэгтэй дээр орж эсэргүүцлээ илэрхийлээд амждаг. Мөн тэр өрөө тагнуулын албаны дарга сургуулийн захиралтай уулзаж хээсний аавын зохицсноос сум олцсон тул асуудлыг хурдхан зохицуулахыг хүсдэгч захирал түүнийг асуудлаа өөрөө зохицуул хэмээн халгаахгүй байлаа. Улмаар тэд маргалдаж тагнуулын дарга хээсний аавын жинхэнэ халдварчин захирал эмэгтэй гэдгийг илчлэн хэмээн сүрдүүлж эхэлдэг. Үзэгдэл 22 жилийн өмнөх үйл явдлыг харуулхад тагнуулын дарга болон сургуулийн захирал нар хээсний аавыг сүрдүүлж Эрдэнэсийн байршлыг хэлүүлэхийг шаардсан байна. Гэвч хээсний аав тэднийг эсэргүүцэж бузар улгааг нь илчилнэ гэд тэднээс зугтах үеэр захирал тагнуулын даргын бууг булаан авч аавыг нь буудсан аж. Аав нь шархацсан ирнэ тэднээс цугтаасаар ахлах сургуульд барилах Соб Иммуны хөшөөний доор байдаг нууц өрөөнд нуугдан улмаар тэндээ амьсгал хураасан байна. Энэ бүх сэтгэл сэрдийлхэн үйл явдлыг чанга төхөөрөмжөөрөөс сонсоод сууж байгаа хээсэн гүн чочролд орох нь ойлгомжтой. Нэгэнт захирал эмэгтэй энэ бүхний ард байсныг ойлгосон тул хээсэн тэр даруй тагнуулын дарга руу залгаж бүх үннийг мэдж байгаагаа хэлэн түүнээс эцсийн удаа үннийг ирч болооч хэмээн гуйдаг бөгөөд яг түүнтэй уулзахаар тохиролцоод байгаа газарт нь яваад очтол тагнуулын дарга аль хэдийн бусдын гарт амиа алдсан байв. Түүгээр зогсолгүй яг тэр газар хэн нэгэн хээсний араас хүчтэй зөхөж улмаар хээсэн ухаан алдунлаа. Маргааш нь хээсэн ухаан ортол гар нь битүү цус дээрэс нь гарт нь аллагын зэвсэг болох хутга байх ба цагдаа нарч түүнийг тагнуулын албаны даргын амийг хөнөөсөн хэрэгээр баривчилж байгаа нь харагдана. Түүнийг байцаалтын өрөөнд хоригдож байх хооронд сургуулийн захирал өөрийн биеэр ирж түүнтэй уулзахдаа Алтаа ногоо хилчгүүл чиний эргийг хэрэгсэхгүй болгоно. Хэрэг үгэнд орохгүй бол суу агшаас эхлээд ойр дотны хүмүүсийг чинь нэг нэгээр нь цааш харуулна хэмээн занлахиж гарлаа. Хээсэн шунлан нэгт шулан болсон түүний хэлхийг сонсоод ууралдагч хийсэн бүх гим нүглийнх нь үүлийн үрийг өөрт нь заавал үүрүүлнэ хэмээн анхааруулсаар хоцров. Тэр шөнө хээсэн хэсэг бүлэг цагдаа нарын хамт 20 ангируу ачигтаад явж байх үеэрээ гинт машин дотор нь зодоонуудын дэгдэж улмаар тэднийг тээвэрж явсан машин носолд ордгоо. Бус цагдаа нар ослын улмаас ухаангүй өвтөх бол хээсэн хүнд бэртэл авсан ч гаваа тайлан тэндээс зогтож яваа харагдана. Ийхүү зогтож явахдаа хээсэн гудамжны
удамшны утаснаас Суа руу залгаж тусламж хүсэж амждагч өвдөлтөд даалгүй ухаан алдан ундаг. 12 дугаар анги. Суаны дээр удамшны утасны барьжлыг тогтоон яарвчлан такси барьж түүнийг олж очоод дэм буудлын руу хөрлөө. Шүнжин асарч тоогсны эцэст Хэсэн ашгүй нэгэн тэнхэрсэн байв. Хэсэн Суад хэрхэн 20 анги руу очиж явсан машинаасаа оргосон мөн Соо Минжүү захирал нь аавыг нь алсан итгэл гэдгийг олж тогтоосон төдийгүй тагнуулын даргаыг алсан хэрэгээ өөртөө тогсон гэд бүх хүнийг тайлбарладаг. Хэсэн сүүлд захирал эмэгтэйтэй уулзахад Суаг занлахиж ирсэн учраас түүнийг сургуулийн ажлаа хүлээлгэж өгөхийг санал болгодогч Суа сурагчтай хамгаалахын тулд тэнд үлдэх ёстой гэдгээ учруулна. Төд удалгүй тэдний байрлал дэм буудал тагнуулын багийнхан зүсээ хувилгасан байдалтай хүрээд ирдэг. Тэд энэ зур гарын өмхөө суугаагүй харин ч Хэсүнийг аврахын тулд гэрт нь очиж хамгийн сүүлд тагнуулын даргын утасны яриаг хураасан файлыг хуулж авсан. Гэхдээ цагдаа нар гэрт нь нэгжлэг хийж байсан учраас тэнд нь нуугаад үлдэх хөсөр арга байгаагүй гэх бүтлгүй юм шиг бүтэлтэй юм шиг юм ярьж гарлаа. Тэр үеэрээ хаасайгүй Хэсүнийг хүн амны хэрэг үлдчихэд оргосон гэх мэдээд хараад исэн тул дэм буудал ажилуулдаг хүн Хэсний царайг таньж цагдаа нарыг дуудсан байв. Цагдаа нар ирэх хүмчид Хэсэн Суаг тэрвэн цонхоор үсрэхээс өөр сонголт байгаагүй бөгөөд тэд матрасан дээр газардаж Хэсэн цагдаа нарын анхаарлыг сарниулах үеэр Суагч зүгтаалгаж чаддаг. Хэсний дэгээр битүү бэртэлтэй байгаа ч өвдөлтөө тэсэн ядан цагдаа нараас зогтож өөрийн гин бурууг нотлох баримтаа болохоор гэрийн зүг яарвчилж байв. Харамстай нь түүний гэрэгч мөн цагдаа нар хяналтанд авсан байсан тул Хэсэн тагнуулын даргын тусгаар ажилладаг байсан албан тушаалтантай холбоо тогтоож тэр хүн Хэсний гэрээс талигаач даргын утасны яриа бүхий файлыг амжилттай олж чаддаг. Ингээд Хэсэн цагдаагийн газарт өөрийн биеэр очиж нотлох баримтаа гардуулж улмаар хэрэгээс цагаатагдж байгаа юм. Харамстай нь сургууль дээр баахан сурагчдын эрхэнд талцсан дүрм журм гаргасан байсан тул цоогш захирал эмэгтэйтэй тэрсэлдэж бүр сургуулаас хөөгдөх дээрээ тулсан байлаа. Гэвч юужин тэргүүтээ сурагчид түүнийг эсэргүүцэж захиралд өөрт нь огцох шаардлага тавьж эхэлдэг. Төд удалгүй захирлын туслахт тэднийг баримтсах зөвшөөрөл гарсан талаар дуудлага ирдэг ба уурсан захирал галзуурч сургуулийг галтан шатахаар шийднэ. Тэр сургуулийн их танхимд сурагчдын дээрээс шатхуун цацаж асаагуураар гал тавихаар завдахдаа одоо бүгдээрээ зүгээр хамтдаа эрэг тэгш үгцгээе гэж хэлээд галзуу хүн шиг авирлж ихэртэл Хэсэн сургууль руу орж ирээд гэмгүй хүмүүсийг тавьж явуул гэх шаардлага тавив. Гэтэл захирал эмэгтэй Хэсний бууг сүрдүүлж аваад яг гал тавих гэж байх үеэр нь түүний охин инээ орж ирээд ээжигээ харан хийж буй зүйлээ зогсоохыг гуйгаад уйлж эхэллээ. Захирч одоо сүүлдээ өөрлөгөө буу тулган амиа игүүтэх гэтэл Суа түүнийг зогсооно. Гэтэл энэ үеэр нээлттэй асаагуур захирлын гараас мултарч агаар шидэгдэн улмаар Хэсэн асаагуурыг амжин тосч авснаар тэрхүү амжигт тослоос сэргэж бүх хүний амь насыг аварч чаддаг. Төд удалгүй тагнуулын багийнхан ирж захирлыг баримтлан баатарлаг үйл хэрэг бүтээсэн Хэсэнд бүгдээрээ талархаж байлаа. Эцэст нь Хэснийг бүтэн амьсгаа авч тайвшрах гэтэл гэнт ухаан алдаад унцдаг. Аргагүй дээ. Сүүлийн хэдэн өдөр маш хүн зүйлсийг тулсан шүү дээ. Ингээд мань нэр эмнэлэгт хэрэгдэж хэдэн өдрийн дараа ухаан ордгоо. Ухаан урсан даруйда Хэсэн сургуулийн захирлын талаар асуудал харин сүүлийн 22 жилийн туршид гарсан бүх гэмт хэргийг сургуулийн захирал биш харин түүний туслах сайн дураараа өөртөө аван шүүх хурал ялдагчаар орох гэж байгаа мэдээ сонсов. Ийм утгагүй зүйл сонссон Хэсэн тэслэхүү захирлын туслах дээр очиж уулзаад таныг Соо гэр бүл хүүхд тугаас чинь дэрэгдээ авч ажил төрөлтөд байлгасан гэд үнж байдлаа нотлохын тулд аратан чигээр нь орхиж болохгүй. Жигнэсээс тус болохыг хүсэж байгаа бол гим нүглээ ухаарах боломжийг ч гэсэн бас олох гэж хэлээд өрхлөө. Удалгүй шүүх хурал болох өдөр ирж захирлын туслах төлөвлөгөөний дагуу бүх хэрэгээ өөртөө авах болов уу гэж бодож байтал манер гинт ам нээж 22 жилийн өмнө тагнуулын ажилтан Кимиг Соо Минжүү захирал өөрөө хөнөөсөн. Харин сургуулийн дээвэр дээрээс хамгаалагч түлхэж унах болон тагнуулын даргаыг хөнөөх ажлыг би түүний тушаалаар үйлцсэн гэд ашгүй нэгэн үн зөв мэдүүлэг өглөө шүү. Ингээд шүүхээс Соо Минжүү захирал бүх насаар нь хорих ялгонолоо. Соо Минжүү захирлыг хоригдсны дараа инээ охин ээж дээр очиж уулзахдаа хайртай шүү ээжээ. Гэхдээ би таныг ойлгоход хугацаа хэрэгтэй юм шиг байна. Одооноос би амьдралаа өөрийн хүчээр шинээр эхлүүлнэ гэж хэлж байгаа нь харагдана. Энэ мөчөд магадгүй Соо Минжүү ядаж л өөрийгөө юу буруу хийснийг ойлгосон бизээ. Энэ явдлын дараахан Хэсэн сургуулийн андуудтай албан ёсоор баяртай гэж хэлээд явтал сургуулийн цонхоор бүх сурагчид түүний араас цаасан онгоц бүхий загт шидэн хөгшин сурагч байсан ч хамаагүй түүнтэй найз нөхөд байх боломж олгосонд баярж талархснаа илэрхийлэн үүднэ. Энэ мөч түүний амьдралд асар их гэгээ баяр баясгалыг үлдээсэн лавтай. Хэсэн дараа нь гэртээ ирээд дээврийн өрөөнд аавынхаа эд хэрэгслийг цэгцэж байх үеэрээ шалан дээрээс одны дүр сүхийн нуус тэмдэглэгээ байхыг олж хараад шалыг сөхөөд үстэл дүүрэн алтан гулдмануудыг олж хархан тэр. Хамаг амтны шунлыг хөдөлгөөд байсан алтан гэрт нь байсан байж шүү дээ. Улмаар Хэсэн ахлар хуугаа залгаж алтаа олчлоо. Миний даалгавар ингээд дуусан шүү гэж хэлж байгаа нь харагдана. Тэрээр алтыг эрх баригчдад хүлээлгэн өгөхөөр шийдсэн болтой. За ингээд кино маань өндөрлөх шат руугаа орж байна. Нэрэн бус дөрүүдийн маань хувь тавилан хаашаа ирэх болоо. Соо багшийн хувьд мань хүн эцэст нь үндсэн багш болж анхныхаа шавьдаа өгсөн амлалтаа биелүүлнэ. Харин Юужин охины хувьд А болон Хэсэн ах шигээ тагнуулчлахоор шийдэж тагнуулын албанд дэлсэх хүсэлтээ өгч байгаа нь харагдана. Экс захирлын охин Юна урлагийн сургуульд орж шинэ мөрөөдлөө дахахаар шийдсэн бөгөөд Юужинтэй ч сайн найз цэвэрүүлдэж харин тагнуулын албаны шинэхэн дараагаар манай эдийн ахлах нь томилогджээ. Харин багийн үлдсэн хоёр гишүүн хоорондоо баг гэр бүлж байгаа сурагтай. Ийхүү Хэсэний хувьд ажлын шаардлагаар Эрдэнэсийн ирэл гарсан ч эцэст нь амьдралдаа учирсан энэ сайхан хүмүүс л түүний хувьд жинхэнэ Эрдэнэс байсан гэдгийг ухаарсан гин шүү. Ингээд хамгийн сүүлд Хэсэн Суаг уулын оройгоос од харуулнгаа бүгж үлгэлэн гэрэл санал тавьснаар энэ кино маань албан ёсоор өндөрлж байгаа юм. За тэгээд үүнийг л ажиглалтай төсөлгөхгүй бол өөр юуг ажиглалтай төсөлгөх вэ лээ дээ. Та нар маань ч гэсэн Хэсэн шиг амьдралаас ирж хайж яваа Эрдэнэсээ заавал олоорой. Undercover High School киногоо дуустал үзсэн та нартай маш их баярлалаа. Энэхүү киноны талаарх сэтгэлээ бидэнтэй биш хуваалцаарай. Бид бүхэн заавал уншина. Мөн биднийг дэмжин лайк болон subscribe дарахаа бүх мартаарай. Дараагийн кино тун утгагүй шүү хүлээж угаарай.